Шин байна. 6 төрлийн кушн. Тэгэхээр энийг бол би зуны уйлралт зөвлөхгүй. Яг порлоно усаар ингэж норгож байгаа төрөж байгаа юм шиг тийм мэдрэмжийг өгдөг. Маш гоё ярьсыг сэрүүцүүлж өгдөг. Монгол хүмүүсийн дунд хамгийн хэрэглэгддэг яг кушнууд гэж хэлж болно. Өдөрөө сайн уу? За өнөөдөр бүгдээрээ өөрийнхөө хэрэглэж үзчихсэн кушнуудын талаар та нартай хуваалцъя гэж бодлоо. Зэрэглэж үзсэн кушнуудаас ямар кушн нь яг ямар арьстай хүмүүст тохирох уу? Яг нүүр бодлыг сонирхоод явж байгаа туршлагаасаа та нарт хуваалцъя. Яг ямар кушн хэрэгтэй, яг ямар төрлийн кушныг сонгож хэрэглүүл зүгээр вэ гэдэг талаараа мэдгүй байгаа. Яг нүүр бодлыг сонирхож эхэлж байгаа өсвөр насны хүмүүс болон дээрэс нь яг суур бодлон дээрээ жоохон учраа олохгүй байгаа хүмүүст маань зориулагдсан бичлэг байгаа. Тэгэхээр анх нүүр бодлолт эхэлжсэн үеэсээ хэрэгэлсэн фаундейшнууд бол зарим нь мэдээж дуусаад хаягдсан. Агийн нөхцөл байгаа нь болохоор яг 8 ширхэг кушн байна. Тэгээд яг эднэр дээрээ ярилцаа явуучих гэж бодлоо. Монгол хүмүүсийн дунд хамгийн хэрэглэгддэг яг кушнууд гэж хэлж болно. Сонголтоо хийхэд нь илүү амархан байх гэж бодож байна. Кушны хувьд гэх юм бол энэ 6 кушн байна. 6 төрлийн кушн. Фаундейшны хувьд гэх юм бол яг юм 2 төрлийн фаундейшн. Яг он гарснаас хойш гэх юм уу Монголд илүү их алдартай болоод байгаа кушн бол энэ Jun Samuel-ийн кушн байгаа. Essential Skin кушн юм байна. За энэ төгсгөл нь болохоор айгүй тийм төлөө гялалцсан энэ кушныг зуны уйлралд хэрэглэх нь жоохон дутагдaltaй. Айгүй гоё чигшил бол маш сайн өгдөг. Арсыг айгүй гоё юм чиглэг, болбрак, глови харагдуулж өгдөг. Гэхдээ өвд аралт нь болохоор яг тийм дунджаас доогуур өвд аралттай учраас яг өдөр тутамдаа будахад бол хангалттай. Түрх ороод гарах ч гэдэг юм уу те яг тийм бодолтонд бол айгүй тохиромжтой байдаг. Алт ч юм уу те айгүй тийм чухал үе мөчүүдэд өглөөнөөс өдрийн турш барих шаардлагатай гэсэн бодолтонд бол энийг зөвлөхгүй. Яагаад вэ гэхээр айгүй хурдан ингэж арилдаг. Тогтцсон нь бол тийм ч сайн биш санагдсан. 100 одоо маш их хүс гараад айгүй их одоо нөгөө халуун температуртай байгаа учраас будаг илүү их арилах урсгал магадлалтай байдаг шүү дээ. Тэгэхээр яг ийм нөхцөлд тогтоц багтай, өөдрөлт багтай юм куши хэрэглэх юм бол будаг нь бүр ингээд арилаад өдрийн туршид бол бүр алга болох магадлалтай. Тэгэхээр энийг бол би зуны уйлралт зөвлөхгүй. Нүрний өөсөө багтай тийм байх юм бол Jun Samuel-ийн кушн бол бас хамгийн тохиромжтой кушнуудын нэг гэж хэлж болно. Өөрөө ямар арьсан тохиромжтой вэ гэхээр мэдээж хуур арьсан тохиромжтой маш сайн чигшил өгдөг, глови харагдуулдаг учраас хуур арьсан илүү тохиромжтой гэж. За харин одоо энэ кушныхаа өнгөний хувьд гэх юм бол миний авсан өнгө нь болохоор medium гэдэг өнгө байсан. Асууд кушнуудыг бодох юм бол надад энэ кушны суурь нь аягүй их таалагдсан. Яагаад вэ гэхээр одоо нөгөө солонгос хотууд ч одоо маш цайвар арьстай учраас кушнууд нь хүртэл аягүй их тийм цагаан суурьтай дээрээс нь ихэнх өнгөнүүд нь ер нь 22 номер 23 номер нь хүртэл аягүй тийм цагаан шаргалгаад байдаг шүү дээ. Тийм учраас бас биднэрт бол аягүй их тохирдоггүй аягүй цагаад гад байдаг. Харин яг энэ Jun Samuel-ийн кушны өнгөний хувьд гэх юм бол айгүй тийм боломжийн байсан. Надад гэхэд medium өнгө нь маш гоё тохироод ер нь бол энэ хүзүү нүрийн ялгарал бол маш бага байсан учраас энэ өнгөний хувьд бол надад маш их таалагдсан байна. Хоёр дахь нь болохоор Clio-гийн кушн байгаа. За Clio-гийн энэ Mesh Glow кушн гэдэг яг энэ кушн бол маш гоё арьсыг гялалзуулдаг. Одоо хуурай арьстай охтуудад манай аягүй тохиромжтой арьсыг. За мэдээж Clio-гийн кушнуудын хувьд хэм бол бидний мэдж байгаагаар аягүй сайн тогтод сайтай, өөд аралт ч гэсэн сайтай, бүх талаараа ер нь бол аягүй дэмжигд. Төгсгөлийн хувьд хэм бол арьсыг гоё юм гялалзуул шаарддаг учраас мэдээж Glow төгсгөлтэй. Харин суурьны хувьд хэм бол илүү нөгөө War, тэгээ силикон хоёрын ер нь бол голын яг тэр хоёрыг дундажлсан тийм суурьтай гэж үздэг юм байлаа. Тэр яг энэ кушнаа түрхээс өмнөх суурьнда силикон суурьтай бүтээгдэхүүнүүдийг бас сонгоод хэрэглэх юм бол энэ хоёр маань хоорондоо зөрчилдөхгүйгээр гоё одоо уусаж удах боломжтой гэсэн тийм юм түрхэж байгаа юм шиг тийм мэдрэмж өгдөг. Тэгэхээр нэлээд сайн чигшилтэй гэсэн үг. Кушны түрхүүд маш гоё юм сэрүүцүүлсэн мэдрэмжийг өгдөг. Хоёрдугаарт нь юм бол өөд аралтын хувьд бол маш сайн байдаг. Энэ нь болохоор өөрөө айгуу тийм чигшил сайтай кушнууд ч юм бол өөд аралт айгуу бага байдаг шүү дээ. Тэгэхэд энэ кушн бол өөд аралт сайтай дээрээс нь арьсыг маш гоё гялалзуулах чадвартай байдаг. Тэгэхээр маш боломжийн ер нь бол хүн болгон сонгоход маш боломжийн одоо тийм кушн гэж үздэг. Авахд маш удаан хэрэглэгддэг юм кушн гэдэг байгаа. За гэхдээ энэ кушны надад нэг таалагддаггүй юм байдаг. Тэрний юу гэхээр айгуу цайвар өнгөтэй. Цайвар арьстай хүмүүсд бол энэ кушнийг сонгоход хамгийн одоо оновчтой зөв сонголт гэж хэлж болно. Харин яг бараан арьстай, бор арьстай яг нажигийн хүмүүсд бол Clio-гийн кушны яг энэ хамгийн ер нь бол бараан өнгөнүүд нь хүртэл айгүй тийм цайвар суурьтай байдаг учраас
айгүй нөгөө нэг хүзүү болон нүүрний өнгө их ялгарах гэдэг. За гуравт нь болохоор Wake Making Water Velvet Cover Cushion гэдэг. Чиргэлсэн өнгө нь болохоор 23 beige байсан. Тэгэхээр бас өнгө нь бас жоохон бас цагаан суурьтай учраас өнгөн цайварт гадаг. 23 гэдэг нэмэрч ер нь л айгүй тийм яг кушны дотор бол айгүй баруун өнгөд орж идэг. Тэгэхээр 23 номер нь бол надад айгүй хэм цайвартай гэсэн учраас бас сүүлийн үед нэг хэрэглэгээ болсон. Төгсгөлийн хувьд гэх юм бол илүү ийм арсыг velvet харагдуулж өгдөг. Тослог холимог арьстай хүмүүст болохоор бас тохиромжтой гэж. Усан суурь нь илүү их хамгаалсан байдаг. Тэгэхээр арьсыг маш гоё ингэж хуурайшуулахгүй, чигшилтэй байлгаж өгнө. Яг төрхөг мөчт бол нэг тийм хуурай санагддаггүй, гоё юм чигшилтэй санагддаг. Гэхдээ яг ингээд төгсгөл нь яг будаа дуусны дараа яг арьсыг ямар харагдуулах вэ гэхээр velvet powder ашиглахгүйгээр арьсны хуурай болон гялалцсан хоёрын гоё юм дундах байдал дээр нэг барьж өгөх боломжтой. Юм гүшнэд бол өвөө даралт бас айгүй бага. Тэгэхээр тослог арьстай, дээрээс нь өөс багтай тийм охтуудад маань ерөөд бол тохиромжтой бас өсвөр насны яг нүрэ бодож эхэлж байгаа охтуудад бас байж болох үз кушн гэж бодож байгаа. Харин дараагийн нь болохоор мэдээж Raymondийн Bare Water Cushion байгаа. За энэ cushion бол бас өсвөр насны охтуудад аюул халдвартай. За энэ болохоор өөрөө усан суурьтай нэгдүгээр. Усан суурьтай учраас арьсыг бүр маш гоё чигшилтэй, чиглэг байлгаж өгдөг. Төрхөх мөчт бол бүр үнэхээр яг нэрнгээсээ зүгээр яг порлоно усаар ингэж норгож байгаа төрхөж байгаа юм шиг тийм мэдрэмжийг өгдөг. Маш гоё арьсыг сэрүүцүүлж өгдөг. За тэгээд өнгөний хувьд гэх юм бол миний хэрэглэж байгаа нь болохоор 04 beige буюу 23 номерын өнгөтэй байгаа. Миний яг ийм бор арьсанд айгу тохиромжтой, илүү гоё хүзүү бол нүүрний ялгарл маш багатай байдаг. Тэгэхээр өвөө даралтын хувьд гэх юм бол маш бага өвөө даралттай, бараг өвөө дардаггүй. Тэгэхээр ер нь бол яг нэг өсвөр насны охтуудад тохиромжтой байгааз яг ингээ нөгөө арьсынхаа өнгөний гоё юм жигдлэх маягаар бодоход айгүй тийм тохиромжтой. Нөгөө юм усан суурьтай өвөө даралт багтаа учраас тогтцсон нь бол тэмч сайн биш байна. Өдрийн туршаа болио гэхэд ядаж нөгөө нэг хичээлийн яг нэг 5-6 цагийн туршид одоо барих шаардлагатай гэж үзэх юм бол мэдээж дээгүүр нь бол powder тавьчих болно. Тэгээд бидний сайн мэддэг тэрийн улаан кушн байгаа. За энэ хүү миний хэрэглэдэг өнгө нь 22 номер. За бол өнгө нь маш гоё шаргал зуртай. Гэхдээ улаан кушны хувьд гэх юм бол жоохон oxidized ороод өнгө нь хуурах магадaltaй байдаг. Өнгө нь бараан болох юм магадaltaй байдаг. За тэгэхээр ер нь өөрийнхөө яг түрхдэг өнгөнөөсөө нэг цайвар өнгийг аваад хэрэглүүл бас зүгээр гэж охтууд бас биендээ зөвлөдөг. Тэгэхээр 22 номер нь бол надаа нэг амар гэж бас өнгө нь хуураад байгаа юм шиг санагдаагүй. Яг л боломжийн яг өнгөрөө байсан. Энэ дүрцэн кушнууд болох бүх кушнуудаас бүр маш им шаргалсуутай. Ер нь бол айгуу тийм Европ фаундейшнтэй адилхан маш тийм шаргал бор суурьтай. Монгол охтуудын арьсанд илүү тийм тохиромжтой байдаг байх гэж боддог. Мэдээж өвөө даралт нь маш сайн. Өдрийн туршид байдгүй бүр 72 цагийн туршид одоо нөгөө барих чадамжтай. Satin finishтэй гэж үздэг юм лээ. Тэгэхээр satin finish нь болохоор өөрөө гялалцсан суурь болон айгу майд суурь хоёрын яг гоё дунд нь оршоод ер нь бол биднэрт нэг тийм амар powder болон бусад өөр юм мистний нэг их шаардлагагүйгээр яг гоё дунд нь ингээ бариад өгсөн кушн гэж хэлж болно. Тэгэхээр гаргах тал дээр гэх юм бол бас жоохон асуудалтай. Ер нь айгүй охтуудын хувьд энэ улаан кушныг хэрэглээд хацар хэсгээр илүү их батг гарсан гэж яг мэдээлүүд зөндөө сонсч байсан учраас ер нь бас жоохон юм тослог холимог арьстай охтуудад маань болохоор батг гарах магадaltaй мэлээ. Би бол хуурай арьстай. Надад бол ямарваа нэгэн тийм батг гаргасан гэсэн асуудал ерөөсөй байгаагүй. Би энэ кушнийг ерөөд бол өвлийн туршид хэрэгэлсэн. Өвлийн туршид бараг 3-4 яг юм савыг болохоор хэрэгэлсэн. Надад юм төгсгөл нь сатин учраас нөгөө баг царай жоохон одоо хуурай арьстай охтуудын маань арьсыг хуурайшуулаад жоохон барзайлах магадaltaй байдаг. Тийм учраас суурай маш сайн бэлдээ. Суурай сайн чийшүүлж байгаад төрөхгүй ямар ч асуудалгүй байдаг. Өвлийн уйлралд илүү зүгээр санагдсан. Яагаад вэ гэхээр хаврын уйлрал нөгөө арьс хуурай арьстай тэгээ дээрэс нь илүү их арьс хуурайшаад байгаа учраас тэр үед түрхэхээр хаврын уйлралд бол жоохон тохиромжгүй арьс жоохон барзайлгах тогтохгүй байх гэсэн асуудлууд гарч ирээд байсан. Харин өвлийн уйлралд бол бүр ямар ч асуудал байгаагүй. Үнэхээр арьсыг гоё имплантцсан юм шиг те тэгж харагдуулдаг. Ямарваа нэгэн powder нэхийг шаардлагагүй өглөө ажил руугаа яваад орой ирэхэд хөдөлгөөнгөө хив хивээрээ байж идэг учраас надад өвлийн уйлралд илүү их тохиромжтой юм шиг санагдсан.
болохоор тэрийн сүүлд гаргасан AI filter cushion гэдэг ер нь бол саяхан Монголд орж ирсэн ийм cushion байгаа. За миний хэрэглэдэг өнгө нь болохоор 22 номерыг нь хэрэглэж байгаа. За өнгөний хувьд гэх юм бол за улаан cushion болохоор баг зэрэг ингээд тэ oxidize дороо дөнгөж байгаа хувирах тийм асуудалтай байна гэсэн тийм асуудлууд байсан бол энэ cushion дээр бол ямар ч өнгөнд хувирдаггүй. 22 номер нь бол надад яг гоё таардаг. Ямар ч ялгарл ерөөд бол гаргаж өгдөггүй. Энэ cushion-ийн хувьд гэх юм бол суурь нь болохоор хагас мат бүтцтэй. Хагас мат учраас би энэ cushion-ыг илүү зуны улиралд болохоор айгүй гоё тохироод байна гэж үзэж байгаа. Өөрөө цаанаас аягүй гоё юм чийгшилтэй байдаг. Дээрэс нь агаарын температуртэй улирал нь өөрөө юм гоё чийглэг учраас бас нөгөө хит тийм глови суурьтай cushion-ууд хэрэглэх юм бол будаг маань урсаад өдрийн туршид бол барихгүй тиймэрхүү одоо өөрчлөлтүүд гарах боломжтой байдаг. Тэгэхэд бид нар чинь бас яг зуны улиралд ч гэсэн яг өглөөнөөс орой хүртэл будгаас урсахгүй яг өдрийн туршид бас гоё юм барих шаардлагатай байдаг шүү дээ. Тийм учраас хагас мад бүтцтэй бүтээгдэхүүн хэрэглэх юм бол хамгийн зөв сонголт гэж үзэж байгаа. Нөгөө яг хуурай арьстай надад бол хитрхи мат биш, мат яг тэр чигээрээ байх юм бол бас арьсыг хуурайшуулах гэдэг. Бас хитрхи глоу биш. Тэгэхээр яг дундх нь гэвэл хагас мат бүтцтэй яг юм cushion болж тарж байгаа. Суурийн хувьд гэх юм бол силикон суурьтай. Тэгэхээр силикон суурьтан дээр бүгдээрээ одоо доор нь төрхөн бүтээгдэхүүнүүдээ бас маш сайн бодох хэрэгтэй. Силикон суурьтай бүтээгдэхүүнүүдээ сонгож хэрэглэж энэ cushion маань гоё тийм доктортой байх боломжтой. Cushion нь илүү хөө даралт сайтай. Одоо мэдээж нөгөө улаанасаа ялгарах гол давуу тал нь юу вэ гэхээр яг нөгөө арьсны яг тийм нүхсөв за тэгээ дээрэс нь бардгаар гадаргууч гэх юм уу дээрэс нь одоо нөгөө арьсны юм хөхрөлттэй хэсэг, бараан хэсэг гих мэтчлэн хэсгүүдийг маань жигт болгож өгдгөөрөө илүү давуу талтай гэж бол бидний арьс яг нөгөө фильтртэй Instagram-ийн фильтрийг яг тавиад тарахаар арьс ямар харагддаг вэ яг юм гүлгүүр тэг ямар ч юм алдаа байхгүй, ийм хөхрөлт байхгүй, ийм зураас байхгүй тэг яг энэ хонхоосын хэсэг байхгүй яг л ийм нэг юм жиг тийм шиг харагдуулж өгдөг шүү дээ. Cushion маань болохоор яг тийм давуу талтай. Одоо харин бүгдээрээ foundation-ийн талаар ярилцъя. Надад болохоор яг юм хоёр foundation байгаа. За энэ болохоор NARS-ийн foundation байгаа. За нөгөө мэдээч эдгээрийг бодох юм бол хамаагүй үнэтэй. Бодлогынхаа брендийн хувьд гэх юм бол бас маш нэр хүндтэй брендийн бүтээгдэхүүн байгаа. Тэгээд хуурай арьстай хүмүүст ер нь ингээ хайгаад үзэхэд хуурай арьстай хүмүүст хамгийн тохиромжтой foundation юу вэ гэх юм бол NARS бол бас хамгийн дээгүүр чагсдаг. Энэ foundation-ийн хувьд гэх юм бол төгсгөл нь болохоор маш гоё юм natural төгсгөлтэй арьсыг хит амир гялзуулаад ч явахгүй хит амир мат болгоод ч явахгүй тийм төгсгөлтэй болохоор силикон учраас силикон based гэж өгддөг юм билээ. Тэгэхээр бас зурааасаа гарах хэрэгтэй. Тэгээд би ч өөрөө хуурай арьстай тэгээд хамгийн гоё foundation гэж бодоод одоо энийг сонгоод хэрэглэсэн маа шүү дээ. За тийм хуурай арьстай хүнд зөвлөсөн хамгийн гоё foundation мөртлөө энэ арьсыг бол аягүй хуурайшуулж ирсэн. Гоё янз бүрээр бэлдээд ч юу нь бол айгүй хэм хуурайшуулах хандлагатай ялангуяа энэ хамрын нугалц болон хамрын сүдээр айгүй хуурайшуулж исэн. Өнгөний хувьд бас айгүй сонгоход их төвхтэй юм бэлээ. Ийм үнэтэй foundation-ууд чи ямар нэгэн тестер байхгүй. Дээрэс нь одоо нөгөө яг юм бодит дэлгүүрээрээ бас Монголд бол зарагддаггүй дандаа юм онлайн дэлгүүрүүдээс авах боломжтой байдаг учраас өнгө сонгоход бүр маш төвхтэй гэх юм бэлээ. Тэгээд бас надад маш их цайварсан нэлээд цайварсан учраас энийг бол ерөөсөө хэрэглэдэггүй. Үсэн амар гоё л гэдэг. Гэхдээ нөгөө яг хүн болгоны арьсан дээр янз бүр үйлчлэх учраас бас нэг амар хүний үгэнд итгэж ийм үнэтэй foundation-уудыг ялангуяа нөгөө тестерлэж үзэхгүйгээр сонгож авах нь айгүй төвхтэй санагдсан. Гадаадд тавьж байгаа тестерлэж үзээд авах юм бол бас тийм боломжтой шүү дээ. За энэ foundation-ыг болохоор би яг нодлон худалдаж аваад тэгээд одоо жил хэрэглэж байгаа гэхээр бүр нэлээд их үлдсэн айгүй бага ордог. Суурийн хувьд гэх юм бол силикон суурьтай. Гэхдээ энэ нь болохоор айгүй сонин мат. Хуурай арьстай учраас нөгөө matte foundation хэрэглэхгүй нэрээ matte foundation хэрэглэх юм бол арьс айгүй хуурайшин те надад юу нь бол тохирохгүй гэдэг айгүй тэгж ярьжсэн шүү дээ. Тэгсэн мөртлөө надад яг энэ foundation-ийн хувьд гэх юм бол matte мөртлөө миний арьсыг ерөөсөө хуурайшуулдаг. Одоо яг харагдаж байгаачлан би яг энэ foundation-аараа будсан байгаа. Гялалцаж харагдаж байгааз. Ийм zero foundation учраас бас matte ч гэсэн арьсыг гоё юм чигшүүлэх юм суурьтай гэж хэлж болно. Тэгэхээр хуурай арьстай бол надад ерөөсөө хуурайшдаггүй. Тэгээд энийг хэрэглэхэд бол ямар байдаг вэ гэхээр өвөө даралт бол маш сайн байдаг.
Надад бол яг нөгөө миний яг хэрэгцээнд бол юу хэрэгтэй гэнэ нэгдүгээр дуу даалцаатай байх хэрэгтэй. Гэхдээ тэр нь одоо мөр амар юм бодмол юм шиг те тийм зузаан харагдахгүй байх шаардлагатай. Мэдээж тогтод сайн байх шаардлагатай. Энэ гурыг бол ер нь яг энэ фаундейшн айгуу сайн яг доктортойгоор агуулж өгсөн юм шиг санагдаад байдаг. За ингээд өнөөдрийн бичлэг маань та нарт таалагдсан гэж найдаж байна. Өөртөө байгаа фаундейшнуудаа та нартай харууллаа. Тэгээд бичсэн сэтгэлдлүүдийг харах, тэгээд газруудаас нь өөрсдийнхөө гаргасан яг юм мэдээллүүдийг уншихаас илүү яг төрхөж үзээд яг ямар байсан гэдэг сэтгэлийг сонсоод сонгох юм бол илүү амар хялбар байх бах. Бичлэгээр уулзцгаая. Бай бай.